Шинэ хоёр залуу адрыг хэнийг ээлжиж бодож байна? За бичээ тиймээ донго. Одоо очлоо. За. Та яг ийм хөөхд байш юм шиг дээ. Бүр адтай дуурайсан байгаа байж. Тэнгэрийн сум буусан өдөр охинтойгоо учирсан болохоо буурайн лусаа охин гэдгийг. Бүү яадаг үлээ? Буйнаа минь чото миний хүү эшигдэг. Бүгэн танихгүй. За миний хүү сая явж ирв. Уран бүтээлийн ээж далай Эгэн швэв яастан чимдийн долгорсрынгийн нар хэрцэн жил киноны чулуун хүүгийн ээжийн дүрийг үзэгчид та бүхэн харж байна. Их хүний цагаан цайлган сэтгэл, цаглашгүй их хайр шингэсэн сүүн цацлыг тэрээр бүтээлч амьдралынхаа туршид бусдын хойноос өргөж, ерөөлийн хадаг барьж байсан ачтай буянтай хүн. Уул усны үр садын буурай ээж, үер киноны Орос Монгол хүүхдийн ээж, алтан өргөөгийн марал магийн ээж, өнөр үлийн гармаагийн ээжгээд олон арван жүжиг киноны Монгол эхийн дүрийг үзэгчд өмнөхийн сэтгэлд хоногштол бүтээж дэлгэцний мөн хөрсөн. Монгол орноо ардын хувьсгал ялж, шинэ амьдрал эхэлж асан тэрэл цаг үед хожимын алдарт жүжигчин долгорсрон Өөрхөн аймгийн бүрд сумын холбоо хэмээх газар мэндэлсэн ажээ. Байнга дуулж бүжиглэж явах долгорсрон охин урлагийн ертөнцид анх хөл тавьж 1936 онд улсын төв театрт дагалдан жүжигчнэр орсноор байгаль ихээс харамгүй заяасан эгэлгүй хавьяасаа нээн гаргах түүний амьдралын цагаамөр гэгэн зам ийхүү эхэлжээ. 1937 оноос яг 18 жүжигийн гаваа сүрэн, тэмцэл жүжигийн хурц, сөргөчөн жүжигийн дарид улам, шарайгуулын 3 хаан хөгжимт жүжигийн ургамагва хатан, мандухай цэцэн жүжигийн чихэр хатан, ийм нэгэн хаан байжээ жүжигийн бэжигээд түүний бүтээсэн олон 14 он цагийг алгасан хойно хойносон хөөрч байлаа. Сот Шекспирийн Отелло жүжигийн Дездемон, Чингис Айтматовын эхийн дуйл жүжигийн толгой 84-д Монголын театрын түүхнээ мөн хөрч түүний жүжиглэхийн гайхамшигт ур чадварын багтан жишээ болсон билээ. Долгосонгон бүтээсэн Дездемоны дүр бол эмэгтэй хүний тэр оюун зөөлөн чанар, намблаг зан дөрх энэ бүхнийг сайхан сэтгэл энэ бүгдийг шингээсэн ийм намблаг Монгол Дездемон байжээ гэж ханд өнөөдөр санагдаж байгаа. Долгорсрынгийн Дездемоныг л үзье гэж үзэгчид ярьдаг. Үнэхээр сайхан Дездемон болсон гэж мэрэгжил нэгтээ нөхдүүд нь хүлээн зөвшөөрдөг тийм дүр байсан. Дездемоныг ерөөсө бүр ингэж тоглодог ерөөсө зүгээр тэр чинь заавч тэр нэг Дездемон тэр гадаадын хүн гэж биш ерөөсө яг Дездемон Монголд байдаг юм гэж надад тийм сэтгэл төрсөн. Юу? Амраг сэтгэлтийн хат салхтаа. Бэр цэцгийг бэлэглэн байдаг. Эртний дээц юм. Эрхэн сайн заншил байдгсан. Аян замдаа азтай сайн явж сарын нэрийг сонсолгүй, муугийн барааг харлгүй. Сайн сайхан яваарай. Эртэтгэж. Сайн яваарай. Батга. Долгосонгон өөрөө юристийн дотоод сэтгэлийн мэдрэмжээр тухайн дүрдээ хандж байгаа өөрийнхөө хандлага, өөрийнхөө тэр урлах шин чанаруудыг бол сэтгэл зүйн талаас нь айхтар тийм бодож боловсруулсан байдаг. Ялангуяа тэр аавтайгаа гүш хаантай харьцаж байгаа харьцаа, тэр гүш хаанд зоожлол цаа тэр бөмбөр мэддэг хэсэг биш. Тэр бол Монгол жүжигчний дотоод тээшинд тэр даруй Монгол сайхан зан чанар дотоод тэр хүний бүхэмдэх шалтгааныг өөртөө тэр орчин орон зайд нь тэр дэлгөө камерын өмнө бол маш их үнэмшилтэй зөв мэдрэмжээр барьж гаргаж ирсэн.
чинь юу болж байна? Манай охин галзуурч байна. Бидний нэг хамгийн том ажилласан жүжиг бол Арбузовын намрын уянг гэж жүжиг үйл дээ. Тэрнийг тоглох, тэрний өнгө аясыг олоход бол долоо соронгоо. Тэгээд тэр насны намартаа учирч байгаа байхдаа өөртөө тээсэн тэр сайхан өнгө, амьдралын өнгө будгаан өөртөө хадгалж явж байгаа. Тийм сэтгэлийн тэнхээтэй сайхан авгаан дүрийг гаргасан шүү. Дандаа сайхан ээж тоглодог ч гэсэн одоо тэр ардын элч тэр хат тоглож байгаа нь бол ихгүй байдаг. Чи тэгээд тэдийг хаанаас олов гэж зөвхөн хөмсгөн нэг гэтэл тэгэл бүх маань чи бас хатан хүн шүү бас ингээд за болно гэж тэгдэг ч тийм. Энэ тэр бол тэр одоо дүр тоглох гэдэг ухаан бол үнэхээр гоё. Харин зүгээр юм уу та? Яа тийм ээ. Сайхан суугаад байна чи. Чиний хаанаас болсон? Хатан таныг болгосон болов уу гэж одоо яатарсан. Оо би эзэн ноён сануулхаа мартчихсан юм байна. Би өнөөрөө даавал сануулъя. Нэр нь хэм бэ те? Дариваад. Тийм Дариваад шүү дээ. Тэр ч бодно. Чи түүн заах хэрэггүй. За түргэлээ. Бошоо. Хөөе Михаил одоо хайчих юм бэ? Юу ч гэсэн голоороо даваш. Үгүй тэгээд энэ юм үнэ гэр хоёр ингэж Буцаад ирнэ гайгүй. Цагаатнуудыг улаар юм хөөгд ирж явна байна. Үер кинонд цэлмагийн дүр бүтээсэн юу болд өвгний гэрүүл ихтэн би 6 настай байсан л да. Дагаж явсан. Кручков зөвлөлт толгойд улсын хуучнаар ардын жүжигчин агуу хүн тоглосон штэ. Михаил өвгөнд. Одоо хэдвэс гарч чадахгүй. Юу хоёр талаас авч. Бошоо. Минийх. Чигөөс нөөсөө. Нэг бөмбөг тесрэл нэг Михаил дагуулаад нэг завил өгүүлдэг штэ нэг энэ тентэн тэгээд тэр зургийг авч ирсэн нэг санаа болов. Хүүхэд учраас нөгөө энэ тент тесрэл бөмбөг юу ягаал манай ээж дарах гэл өөр юм болохоор тэнгэр дуурхаар хүртэл дарах гэдэг байсан. Тэгээд тэгж хэлээл тэгээд гүйжсэн надад санаанд орж байгаа юм. Хоёр Орос Монгол хоёр хүүхэд хөдөлчихсэн тийм. Тэр зургийнхаа нүдэнд тод байдгийн. Орчин тойрныхоо бүх хүмүүст хандаж чадж байгаа тэр Монгол ихийн сайхан сэтгэлийг тухайн нөхцөлдөө учирч байгаа тэр өөртөө тохиолдсон баримт зөрчлүүдийг өөрөө хэрхэн өөрийнхөө сэтгэл санаагаар өөрийнхөө дотоод сэтгэлийн мэдрэмжээр яаж хүлээж авч тэр нэг сөрж байгаа нь маш их үнэмшилтэй харагддаг хөө. Манай алтан үеийнхэн дотор хамгийн одоо бидний хэлээр ярьж сурсан иралны одоо хамгийн энгийн чөлөөтэй ийм тоглолттой жүжигчин бол манай Дого. Киноноос кинонд бол давтагдчихгүй тийм дүрийг бүтээж чаддаг жүжигчин байна даа. Монголын кино урлагийн түүхийн хуудаснаа түүний дэлгэцний бүтээсэн ижи эмээгийн 30 гаруй дүр сувдан шигтгэе мэдэг ялцсаар дүр бүхний нь өөрийн өнгө төрх дотоод сэтгэлийн илэрхийллээрэн ялгарч чухам яагаад үзэгчдийн сэтгэлд ингэтлийн хоногшин үлдэж ард нийтээр яагаад дуртай хайртай байдгийн бэ гэсэн асуултын хариуг гагцхүү долгорсхон жүжигчний торгон ав яас бэлэг уй хөдлөмөр бүтээлч ирэл хайгуул урлан тойрохын их чадвар хүнлэл хайрын гэгээ мэдрэмжтэй холбон авч үзэхээс аргагүй лээ. За, миний хүү авдаач. Ээж нь сайландаа гарыг. Миний хүү. Кино гэдгийг бол юу ч мэдэхгүй, ч мэдэхгүй хүнийг намайг хөтлж авсан энэ сайхан уран бүтээлчдийнхээ хүчин дээр нь намайг
миний алдаа бүхнийг харж намайг сайхан байлгах гэж. Ягаад тэгэхээр би чинь нөгөө Тунгалаг тамирт анх юмарч пороогүй явчаа дараа нь би зөндөө их гологдсон юм аа. Ягаад тэгэхээр зэрэг би чинь дөнгөж төрчөөд 16 хоногтой натурт гарсан учраас одоо би хүүхэд төрүүлэхээр их сэвхтдэг. Дүүрэн сэвхтэй, дээр нь хацар дээр нь хайтаг гарцсан, дээр нь лодо дамгаа төмөр дулмаа хоёроо үзөөгөө байж байгаа очичоод төмөр нь тоогдоод дулмаа нь тоогдоогүй ийм хэцүүд надад ерөөсө долгорсонгой үргэлж зөөгдөөстэй. Намайг ерөөсө ингээд сайхан бай, чи гоё хараад чи одоо ийм сайхан залуу хүн. Үгүй энэ олон сайхан залуучууд байж ягт чинь нүд амаа хайсан шиг инээж хөгсөн, үсэрсэн харьяасан яваачтай гэл ингээд. Тунгалаг тамир киноны жаргал тоглох болоод тэгэл одоо тэнд чинь одоо би өөрөө жаргалыг бол зохиолыг уншчихсан. Тэгэл одоо ингэж худлаа ярихтаа яадаг вэ гэж инээдэг байсан юм чинь тэгэл яг тоглох боллоо гэж тэрний бодол. Өө чихтэйхэн баяр болоод ингээл тэгтэл дарж чулуугаа долоосрын хоёр бас ингээд жоохон томдоод лах ингээд хоорондоо нөгөө арай нөгөө батаасаа том болчиход байхгүй. Би 9-р ангид байсан юм чинь. Тэгэл одоо яаж хийж байгаа тоглож гэсэн ингээд суухтаа хүртэл нөгөө шинэлээ хумайл ингээд суугаад байдаг. Би тэгжээж л юу тоглож ирсэн. Тэгэл долоосрын гоч хүнийг их гоё сэтгэлээр аюу гоё дэмждэг. Тэгэл тоглоод ингээд аюу олон дүүбэл авч тэгээд болж миний хөө ёстой гоё болж. Тэгэл одоо ингээд тэгээд одоо тий таргаас яхаа угаад ингээд гэж хажаагаас тэгэл ингээд Тунгалаг тамир кинонд бол би өөрөө бас нэг жижиг хонгорын дүрэн бүтээсэн шүү дээ. Ээж тэгээ зунжингаа сургууль хийсэ. Жохон зав гаргалаараа л намайг майханд оруулж ирэл натуртаар. За нөгөө үгээ. Айл нөгөө та хүн үгүй юу гэл эхлүүлдэг. Тэгэл хоёулаа тоглоно. Манай ээж ч өөрөө ширтээ төмөр болчихсон. Тэгэл би тэнцэн хоёулаа үгээ давтаал. Ээжийн ардын жүжигч хүний шавшгүй би ч наас. Тэгээ яг киног дүр бүтээсэн багийнхаа дүрийг гаргацсан сайхан л байдгийн. Хөш. Та хүн юу вэ? Ахань хүн байна. Битгээ. Яагаагүй. Та босооч. Миний доо ахань босч чадахгүй. Эрхэн хайртай. Хүрээд ирээ. Таны алтар хэн блэ? Засагтхааны зохиол төмөр гэж миний дуу дуулсан уу? Төмөрөө дуулсан. Та гэж юу? Дүүмний хатан тусуулж үз. Яаж? Хорч удаг чадвал идэх юм. Хазар хувцас авчир. Ахыгаа энд байна гэж хэлж хийж болохгүй шүү. Хаанаас? Эрхэнтэй хайртай би бүгдийг авчирна. За. Чамайг мад явж явах чинь ганц нэг явган нөхцөн хүн харагдаагүй байц. Гүй. Чи яаж байна? Дөрсгөөтэй давид хөнгөж орхон шүү. Хөнгөлтөө би шиг гарахгүй. Дөрөв шиг богоосоо явчихна. Бэлтээ хүний ганц хүүгэсэнтэй шөрмөстэй байна шүү. Тунгалаг тамирынхан бол байн үй уулздаг ийм хамт олон байдаг. Тийм учраас Тунгалаг тамир гэдэг бол маш их хамт олныг чанга бүрдүүлсэн, насан туршид нь холбоотой байлгаж чадсан энэ бүхнийг манай энэ их сайхан уран бүтээлч Лодо дамгаа, Долгор Сүрэнгүй, Дорж Чулангүй одоо манай оператор Баттулга эд бүгдийн одоо бидэнд өвлүүлж үлдээсэн өв юм болоо да гэж бодож явж байна. Эрдэнэ. Идшний хэдийг заавал тоолуулах уу? Амдлуугаа тоолох болно доо. Би ч бас тэгж бодсон юм аа. Танаа нөгөө жороо хүрэн газартай адууч нь хиндээр толгдсон болж байна. Хой гасаа. Нааш. Үгүй тэр хүрээ газартай адуу тоолуулаагүй юм. Юу? Тэрэж тоолуулаагүй гэж юу? Охой. Чи бас хүн мэхлэнгэнэ заддарсан муу дам шиг. Баруун хошуун танаа мал гэж 100 гаруй хон тоонд ороогүй гоцорсон. Тэрнийг хаан тоолох болж байна. Тэрнийг чинь аав мэдэхгүй би өгсөн юм. Тэгээд өөрөвшөнд байдгийн болохоор тэндээ тоолуулдгийн байх гэж тод хэлээгүй юм. За итгэрт минь. Саяын тоовор дахь тооноос олон малаар зөрж байна. Мал дутуу тоолуулсан учраас 5 бодоор торгоно. Юу? Долгор Сүрэнгүйдаа би бас нэг баярлаж явдаг юм юу гэхээр зэрэг Долгор Сүрэнгүй маань одоо Янгохрын зохиол идэх ёсгүй эрх жүжигэн Бадамжанхай хатанд
долгор сургууг эхэлж урьсан юм байна л дээ. Тэгээд долгор сургуу маань гадаадад эмчилгээнд явах болчоод би чадахгүй гэх. Тэгвэл хин гэдэг хүнд хэм бэ гэд долгор найруулагчаа асуухаар за минь дээрт нэг өгөөд үзтээ гэсэн. Тэгээд тэр жүжиг одоо хэрнээ миний одоо овголж явдаг нэг сайхан дүр минь болсон юм. Тэгэхээр зэрэг бас их тийм сайхан бэлгийн хараатай сайхан жүжигчин байсан юм аа гэж ингэж би хүнд итгэж хайрлаж явдаг. Манай ган хуйг найруулагчийн хийсэн мичтийн 6 гялан гэж нэг юм кино бий. Энэ их би ган хуйг найруулагч их баярлж явдаг юм манай одоо алтан үеийн гэж нэрлэгддэг театрын бидний дээд Ахмад үеийн том мастерууд, том жүжигчдийг бол нэнд ихэнх кинорж тоглуулж их сонин хөөрхөн кино хийсэн. Долгорсон гэдэг зохиолыг уншиж үзээ. Над бол энэ эсрэг талын энэ эмгэн хүмүүсийн дүр гэж над таалагдж байна. Би энэ дүрд тогломоор байна гэж өөрөө тэгсэн. Дүрийн судалгааг бол манай Ахмад бол гайхамшигтай хийдэг байж л дээ. Дүрдээ орохын тулд тэр асрамжийн газрын тэр хөгшчүүлтэй цуг утгалдаа цуг гадаа нард суугаад тэрнтэй тэдэртэйгээ хуучлал мөн хоолнд орохдоо цайгаа хувааж уухтаа хүртэл тэдэртэйгээ цуг утгалдаа энэ явж лээдэг. Эмгэн хүмүүс гэж нэртэй. Тэрийг хүртэл долгор сургууль бол хачин сайхан зөөлхөн их хүнлэг сэтгэлийн талаас тоглолцсон байдаг шүү дээ. Мянга 995 онд долгор сүрэн хятадын нэртэй кино найруулагч Шие Фигийн урилгаар Ганган хар киноны Монгол эхийн дүрд тогложээ. Хятад, Гонконг, Монголын уран бүтээлчдийн хамтарсан энэ киног соёлын хувьсгалын үеэр өөр Монголд очсон хятад хүн хүний олон хүүхдийг өсгөж байгаа буянтай эмээгэнд 6 жил амьдарч Ганган хар дууг анх сонсож Монгол хүмүүс Монгол эхийн тухай төрсэн сэтгэлдээрийн бичсэн жүжигийн зохиолоос сэдвлэн бүтээсэн байна. Уг кинон Канадын Монреал хотноо болсон олон улсын кино наадмаас тэргүүн шагнал хүртжээ. Дэлхийн 30-м улс орны дэлгэцний гарсан уг киноны гол амин сүнс болсон эмээгийн дүрээр хүний сэтгэлийн утсыг гайхалтай хөндөсөн нь түүнийг дэлхийн энтэй жүжигчин болохын нэгэн баталгаа болсон юм. Долгор сургууль энэ кинод их сайхан болсон. Тэгэхэд бол долгор сургууль бол тэр хятадын киноныхан хүлээж авч байгаа долгор сургууль тарьсаж байгаа бол их өөр байсан. Тэр үеийн одоо тэр кинод донд зураг авах гээд иржсэнээс илүү дэлгэц дотн илүү их хүндэлтэйгээр ингэж хандж байсан. Киноны амьдралыг бол их сайн мэднэ. Киноны амьдралын тэр одоо янз бүрийн хүнд хэцүү байдлыг бол их сайхан тэгж төвчээртэйгээр давтуулдаг. Тэгээд хамтарч ажиллаж байгаа улсуудаа бол их өгөөжтэй. Ялангуяа тэр жижиг хүүхдүүдтэй тэр дүрийнхээ одоо дүрийнхээ учиртыг тэр хүүхдүүд тайлбарлах тэр дүрт нь ороход нь ихэн сэтгэлээр хандаж ингэж ажиллаж байсан болохоор тэр нэг кино болсон. Бусад тэр жүжигчид гэсэн тэр их сайн тоглосон. Түүнийгч бол дараагаар нь тэр киноны найруулагч Шифи бол их үнэлж ярьж байсан. Ганган хар гэж кинонд тоглосон. Тэгээд тэгт нь гараа хугалцсан болохоор би асрагчаар дагаж Бээжин явсан. Тэгээ Бээжин яваад тэр нэг баян булгаа болиочаа гэдэг нэг тэр нэг хашгирдаг хэсэг биш үү. Тэрэн дээр би хажууд нь ингээ хувцсыг барьчаа зогсож хагаад миний нулимс өөрөө ирэхгүй ингээ зад тавьж асгарсан. Яг л өөрөө тэр ээжигээрээ ингээ насан батаа гэж байгаа юм шиг. Их дотн дүр бол сүүлд энэ Ганган хар дээр тоглосон дүр нь хамгийн одоо илүү саяхных болоод ч тэр юм уу
тэр нөгөө амьдралын юу ярьж байгаа зүгүүд тэр нэг ялангуяа тэр хүүгээ зодтолж явахт нэг ирээд минийхөө бол гэд тэр нь надад хилээд байгаа юм шиг санагддаг. Их тийм харахлаараа би огшоо явчихтын тэр киног үзэж байхдаа. Манайх чи ер нь найз нөхдөний хэрэн штэ кино урлагийнхан. Сүүлд бол ялангуяа залуучууд ч бай цагаан сараар бол манайх өөрөөсөө тэр чигээр жүжигчд найруулагч зохиолчд ирдэг тийм сайхан айл байсан. Долгор сэрэгчд бол юм орж ирэл идэг. Өгөө л идэг. Цагаан сар хүртэл очино. Бидэнд ч том байдаг үгүй шүү дээ. Би дүүдээр айш очихоос өгөөд яана доогоо гэж бөөм байдаг үгүй шүү дээ. Яана гэд тэгж очдөг байхгүй. Нэ ахгүй том календар 65 даа гэд бэлдсэн бүр чиний миний энэ тэгээд ирлээ гэж. Ер нь манахаас нэг бүртгэдэг хүн чинь долгор сэрэгч их бүртгэн. Чи ирээгүй чи очин шүү юм аавн шүү гэж тэгдэг байхгүй. Тэр өнгөрсөн ч гэсэн тэр өнгөрсөн жилийн юм өгчл байдаг. Хажууд харж байгаад хад миний тэгвэштэй байна. Хувцсан тэгвэштэй байна. Чи бол одоо жаахан Европт доллар угаа байгаадгийн Монгол ижин ингэдгийн тэгдгийн тэрний дутуу байна. Чи ч тэрнийг хэрглэж авсан биш дээ гэх юм ингээд намайг ингээд шүүмжилж байгаа мөрлөгөөс жигтэйхэн сайхан одоо ямарч профессор багшаас илүү надад хамтаж ингэж өнөх эгж хүн. Тэгээ тийм сайхан элэг зүрхнээс ингээд хандаж хэлж байх тэр чинь тэр болгоно ямарч багшаас илүү хүлээж авдаг байсан. Дандаа сайхан гэж ингэж хэлээд араас нэг сайхан инээдэг. Тэгээ энэ сайхан гэдэг үг тэр долгор сүрэнгийн тэр сайхан сэтгэлээсээ инээж байгаа тэр зөөлөн инээд энэ бол энэ хүнийг зам дөрхийн долгор сүрэн гэж хэмбэ гэдгийг бол хэнээл ч хэлүүлэлтгүй тодорхойлж байгаа болов уу гэж би ингэж бодож байна. Манай ээж өөрөө их өөдрөг үзэлтэй. Хатуу зөөлөн шудрах хэлэх юм аа хүнээс тэгээд далдуур хэлнэ гэж байхгүй. Шууд л олны өмнө л хүнийг шүүмжилүүл нүүрэн дээр нь л хэлнэ. Тэгэж нэг араар нь юм ярихчгүй. Манай ээж чинь энэ шудраг зөөлөндөө. Ер нь бол их тийм өөдрөг үзэлтэй. Юмыг дандаа сайхан гэж олдгоо шүү дээ манай ээжийг урлагийнхан. Хамгийн гол юм нь бол энэ дууны шүлгийн сэдэл нь ээжээс нь ихтэй учраас ээжийг нь одоо амьд сэрүүн сайхан байхад энэ дуу бүтэж маш их баярлуулж байна. Ээжид нь бол одоо бидний уран бүтээлч хүмүүсийн одоо их усан хүнийхний хувьд барьсан бэлэг их сайхан хүлээж авч байсан. Тэр бол одоо буян юм да тийм ээ. Сэтгэлээрээ нарны хорвоог байсууса сарны мөнгөн туяг нэлхраа сайнироо өртөрөксө орчлон сайхан хүүгнүү эжин тэр үед долгор сүрэнгүй анхны тоглолтын дээр очиж үзээд их баярлж мэдээж хэрэг одоо тэр зарлсан одоо манай өвчмөн зохиолч Насан Бат ээждээ зориулж зохиосон дуу гамг зарлаа. Тэгээд одоо энэ тухайн үед залуу дуучид гарч дууслах л та тий. Тэгээд дуулаад тэр дуусан даруйгаа одоо алга таш хүмүүс дахиулж анх дуусан мөртлөө ийм болж байсан юм л да. Бүүэлэхтэй бол дандаа мэгзмээр бүүэлнэ. Тэгээд одоо миний хүүхдийг шатлан бидрийг бас л тэгжлээсэн байх гэж би бодож байгаа. Данзан Арвжаагийн шүд өглөө болгон эрт бас өндөр тэнгэрийг гэрэлтэн харж байдаг. Дандаа хүүхдүүдэд тэгж хүмүүжүүлдэг. Одоо би бол яаж хүмүүцснээ бол өөрөө мэдэхгүй шүү дээ. Миний хүүхдүүдийг, эгчийн хүүхдүүдийг, миний дүү нарын хүүхдүүдийг яг л тэгж дандаа зүүр цэцүүгээр ус руу
сүү хийж болохгүй, цагаан юм хийж болохгүй, ус бузартна. Энэ хүмүүд ингээд урсгал усанд муухай юм угаагаад ах юм тэгэж болохгүй. Босгон дээр алхаж болохгүй. Дандаа тийм зүүр үгээр, дандаа тийм ардын үгээр бидэндээ хүмүүжүүлдэг байсан. Ижи маань хэлдэг нэг вирус санаанаас гардаг. Хүнд ер нь хөдөлмөр шиг хэрэгтэй байдаг. Хүнд хөдөлмөр үнэнч байдаг. Тийм учраас та нар үнэнч хөдөлмөр та бүхэнд одоо аз жаргал амьдрал хамгийн юм чинь өгнө гэж ярьдаг байсан. Энийг эргээд утгаад яасан их үнэн өгөөж вэ гэж боддог юм аа. Би бол багтаа эмээтэйгээ баг өссөн. Эмээгэндээ байнга очдог. Эмээ маань надад байнга хоол хийж өгнө. Өглөө хичээлдээ хасаа өмнө каш хийж өгнө. Каш идэнэ. Үнэхээр миний одоо хамгийн сайхан хүүхэд насны дурсамжууд маань эмээтэй маань үргэлж холбоотой. Би бас дагаж явах их дуртай байсан. Олон сайхан жүжигчтэй хамт эмээтэйгээ явхад үнэхээр сайхан байсан. Долгор сүрэн гарамгай жүжигчин төдийгүй ёстой л алтны дэргэд их уйлг ихчээр уран зохиол, жүжиг өгүүлэг бичиж, тунгалаг тамир кино зохиолыг хамтран бичлэлцэж, 2 дугаар найруулагч, гарын 5 хуруу киноны зөвлөх найруулагчаар ажиллаж, авиас бэлэгт нөхрийнхөө аштын санаа мөнхийн мөрөөдлийг биелүүлснэгэн. Бид асуудаг байхгүй юу? Та яагаад энэ шүлэг мүлгээ хайцсан гэхээр за одоо боли яшиг лодой дамбаар бичүүлчээл одоо өөрөө ингэж вэ гэж хэлнэ боли зүгээр. За тэгээд ч би нэг шүлгэлээд байхдаа юу байх вэ гэж өөрхийн тэгдэг хөтөл байсан шүү дээ. Нэгдэж янгарыг шиг таны бурхан заалах тэг сайхан түүхэн үед Монголын тэр сая гаруй иргэдийн тэрс хамгийн анх удаа хавьяасан 2 цэн алт 4 лам мөнгө 16 оюуга өргөн барьсан хамгийн содон иргэн бол Чимэдийн Долсрон байсан. Зүрд нь өөрөөс асууж хэлж ийсэн. 2 цэн алт гэдэг бол Чадраа болоод одоо дамбагаалдан зориулж. Нөгөөх нь өөртөө зориулж. Аав ээж хоёрын суудахаар 2 цэн алтаа 4 хүүхдээ бодож 4 лам мөнгө 16 ачцээг бодож 16 оюуга өгч байсан. Ийм сайхан ээж, ийм сайхан иргэн тэр үед бол хийж гарч ирээгүй байсан. Түүний бичиж байгаад хэвлүүлж амжаагүй алтан үеийнхний цогт тайж кино Миний хань чадраавлын лодой дамб химээх дурсамж дурдтгал дүүрэн номыг үр хүүхдүүд нь саяхан хэвлүүлж уншигчдийнхаа гарт өгөөд байна. Найруулагч, зохиолч, за тэгээд монтажчин, арт талд, киноны арт талд оролцсон бүх хүмүүсийнхээ зургийг оруулъя гэж тэгж бодож их олон зураг цуглуулсан байсан. Алтан үеийнхний гэж нэрлсэн юм чинь энэ тэр үеийнхний хүмүүсийг алттай зөөрлүүлж яг битсэн байсан. Тэр гар бичмүлийг би гаргаж ирээд тэр зөөрлүүлсэн одоо цагааны цэгнүүд бол тунгаал мал шижээр алт гэх мэдчихлээ. Тэгээд тэднээс энэ оруулаад тэгээд дахиж тэр гар бичмэлтэй тулгаад тэгж энэ ном хэвлэгдэн гарлаа. Уйлж байгаа тал ирсэн уншлаад ирсэн бүр ягаад гэвэл тэр хүн бол ирсэн зүгээр ингээд яг зохиолч шиг бичээгүй. Бүр сэтгэлээс ирсэн бичсэн байгаа юм. Ээж маань ийм дуурдаг савнууд их цуглуулах дуртай байсан. Жишээлбэл ингээд дуурдаг анх манай ихчнийг авчирж өгснөөс хойш ингээд энийг ингээд дуургаад биднээс гадаад дотоод явах лээ. Дуурдаг юмнууд энэ юм уу авчирж өгөхдөр их баярлалтай. Долгор сүрэнгуйх гэр бүлэрэн хийж бүтээсэн үйсэг авьяагаран Монголын урлаг соёлын түүхэнд мөрөн гаргаж нэрэн үлдээсэн алдартнууд. Түүний хань манай урлаг соёлын нэрт зүтгэлтэн төрийн шагналт зохиолч Чадраавлын лодой дамбан журамтаг иргэд долгор сүрэнгийн хэм бүхнээс илүү хайрлан хүндэлдэг байсан ухаантан. Цэцгийн хажуугаар зөгийг гарахтан шимэлгүй бараг гардаггүй.
Чиний хажуугаар би гарахтан догдлолгүй өнгөрөн гардаггүй хэмээн бичиж байсан агаад солонгог үлгийг догоодон зориулан тойрвжээ. Догоо минь чи яасан сайхан хүн, ямар сайхан хүүхэн бэ? Чамаас гарсан бүх үгийн цаана их хайр, их сэтгэл байдгаа хэмээн хандан илгээсэн хамгийн сүүлчийн загталч их зохиолчийн маань хайраар бялхаж цалгисан дотоод сэтгэлийн илэрхийлэл байжээ. Үнэхээр энэ гэр бүлийнхэн Монгол хүний сэтгэл итгэлийн үлгэрлэл болж монголчуудын бахархлыг төрүүлсээр байгаа билээ. Лодогоо тэр мундаг зохиолчийг чи наашаа цаашаа гэх юм зөндөөл байсан байлгүй. Доог тийм сайхан авгайг, тийм сайхан охиныг, тийм сайхан хүүхнийг чи наашаа цаашаа гэх юм зөндөөл байсан байлгүй. Тэр дундуур хоёулаа амьдралаа дуустал. Тэр залуухнаас эхлээд ингэж ийснийг бодоход минь хайр байсан байлгүй дээ. Би долгор сурангайг танихаас өмнө би Ладо Дамбасайдыг сайн таньдаг байсан. Тэгээд Ладо Дамбасайд шинэс долгор сурангайн ястэ нэг цагаан хэрэн байсан гэж би боддог юм аа. Долгор сурангай эмэгтэй талаас Ладо Дамбасайд эрэгтэй талаас ер нь л Монгол хүндлэг юу байх ёстой? Эр хүнд юу байх ёстой? Ладо Дамбасайд эмэгтэй Монгол бүсгүйн хүнд юу байх хэрэгтэй гэдэг долгор сурангай. Ийм л жишээ нь улс шүү дээ. Тэгээ хуруу дарга улсуудын л нэг олон жил хань дүшиг болж Лодо багшийн амьдралыг дэгшилж явсан сайн хань, олон сайхан хүүхдийн өсгсөн сайхан ээж, Монголын саран ээж гэдэг энэ алдар хүндийг боловсронгойд хүртээж байсныг би өстой нүдэн олсон ийм сайхан өргөмжил байсан гэж ингэж бодож явдаг. Бүгдээрийн урлагийн гэр бүл, урлагийн оюун ухаанууд байсан юм аа. Урлагийн агуу их сэтгэл байсан юм аа энэ дотор. Урлагийн агуу их соёл байсан юм аа. Түүний урмын үгийг сонсч уран бүтээл амьдралын замналд хамт байсан хүмүүс өнөөдөр долгор сүрэнгойг энэ л сайхан инээд, энэ л сайхан сэтгэл, энэ л сайхан гэдэг үгээр нь насан туршдаа сэтгэлдэн тээж яваа. 200 гаруй том жижиг дүрийг тайз дэлгэс нэмэнхрүүлж, өөлөн удамтай сүүн цагаан сэтгэлд Монгол сайхан ихийн 30 гаруй дүрийг бүтээсэн. Гоо марлын тэргүүн дээд шагналт 20 дугаар зууны шилдэг кино Цогт тайжийн хулан бүсгүй, 20 дугаар зууны шилдэг роман Тунгалаг тамирын эзэгтэй, Мэгжид Жанрайсхийн буйны алтан дэвтэрт бичигдсэн ардын жүжигчин долгор сүрэнгийн авьяас онгодын нэгэн хэсгийг бид ийхүү хөглөлөө. Хамгийн нэрлүүштэй, дур сууштай бусад Монголын залуу бөгөөд эмэгтэйчүүд үлгэрч явуулж байсан хүний нэг. Манай долгор сүрэнгүй бол зөвхөн Монголын хэмжээнд биш, энэ бол дэлхийн хэмжээнд энд хүлээж биширсэн ийм сайхан жүжигчин байсан юм. Цолон чимдийн долгор сүрэн гэж үнэхээр цолон мэд гэрлдэг ийм л нэг агуу том тодос тодоод байжээ. Өстой сайхан ч хүн сайхан саран ээж. Амьд тарцаатай ийм жүжигчин бол ер нь хамгийн оргил нь догоо. Өөрөө манай ээж ярьдаг байсан юм. Урлаг миний чатар намайг өнөөдөр амьдруулж байна. Миний хідэн хүүхэд миний амьдралын баяр баясгалан болоод намайг авч явж байна гэж. Энэ хоёр манай ээжийг жинхэнэ уран бүтээлийн бий болгох, амьдралд хаттай болгоход нь бүх зүйлийг чиглүүлж явсан байна. Байн тэгж хүүхдийг магтаж, сайшааж зарим үед бол аав ээжээс минь илүү ойрхон тийм үнэхээр хайртай тийм юм яасан. Гадаа гарч эр хүн болоод гэртээ орж ийм хүн болоод бид дөрвөн хүүхдийг тийм үнцний сэтгэлгээгээр хүмүүжүүлэх ээжтэй бид нар маш их баярлж явдаг. Хамгийн сайхан, хамгийн сайн ээж. Тэгээд их хайраар хайрлж өсгсөн. Тэгээд одоо тэгж хайрлуулж өсгсөн хүн чинь үнийг хайрлах, хүнтэй харьцахдаа бас тэр нь бүр хүмүүжил суучдаг юм байлээ. Тэгээд ээжигээ өнөөдөр телевизээр үзээд сууж байхад манай ээж телевизээр ирэх гарах юм бол харахт нь ингээд өнөөдөр амьд байгаа юм шиг тэр кинонуудыг хараа ярьж байгаа гэдээ харахад их тийм сайхан байдаг. Манай аавын
кинонд дүрсэн дээр үлдсэн юм бол байдаггүй. Хаяа харахаар их сонин санагддаг. Ээжиг бол кино болгоно гардаг өдөр бараг л сар болгоно нэг кинонд гарч байгаа болохоор тэр чинь за тийм бараг тийм үү манай экснер уустал ээжийн тэр кино гарч шүү гэхээр тийм үү л тэгээ хараад үзэхэд бол ингээл үргэлж дотн яриад хамт байгаад байгаа юм шиг юм санагддаг. Монгол хүн гэж хэлэгдэхин тулд Монголын төлөө цохилох зүрхтэй байх ёстой гэсэн их зохиолч Игэл ханыхан хэлсэнчлэн хүн бүрийг хүндлэн хайрлаж хөхүүлэн дэмжиж байсан өнө мөнхийн саран ээж өөдрөг сэтгэлийн наран ээж энэ эрхэмсэг хүмүүний бүтээн турвсан дүр бүхэн үеийн үед мөнхөд амьдрахын хутгийг олох болтугай. Сайхан сайхан